Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны тэргуун баяр сайхантай бид уулзаад байна. Та бол одоо энэ өнөөдрийн Мондын бүтээн байгуулалт гэсэн хэлцүүлэгт бол арьс ширний салбарыг төлөөлж оролцож байна. Тэгэхээр танаас салбарын нийтдээ хичнээн үйлдвэр, хичнээн хэмжээний санхүүжилтийг Бондын өргөнөөс авсан байна. 2014-ний 9 сараас эхэлж бид Бондын энэ хөнгөлөлтийн зээлийг манай аж ахуйн нэгжүүд авсан. За 50 гаруй аж ахуйн нэгжүүд 80 гаруй тэрбум төгрөг авсан байгаа. Яагаад 14 оны сүүлээс юм бол хожуу байна? Гэхдээ ер нь бол арьс ширний салбарт зээл олох шийдвэр бол 12 оны 12 сард гарсан. За яг нөгөө бэлтгэл ажил банкны зээлийн орооны шийдвэр гэдэг юм уу судалж ийн гэдэг ингэж явсараад манай салбарын бол 2014 оны 9 сараас авсан, нэлээд хожуу авсан. Гэхдээ Бондын хөнгөлөлтийн зээл авсан аж ахуйн нэгжүүд бол маш их үр дүн мэдрэгдэж байгаа. Тэр хэвтгэлбэр салбарт ч үр дүн мэдрэгдэж байгаа. Тийм үү, жишээлбэл ямар үр дүн вэ? 2012 онд нийт түүхийдийнхаа нэг 10-20% нь манай үндэсний үйлдвэрээр худалдаж авдаг байсан. За 14 онд бол 38% худалдаж авсан. За 15 онд 40 гаруй худалдаж авсан. За гүн боловсруулалтыг үйлдвэрийн тоо бол нэмэгдсэн. За эцсийн бүтээгдэхүүн үүдэг аж ахуйн нэгжүүдийн чанар бол сайжирсан. Эцсийн бүтээгдэхүүн үүдэг аж ахуйн нэгжүүд бол тодорхой хэмжээний одоо орчин үеийн хөдөлмөрийн бүтээмжийг сайжруулсан. Ийм тоног төхөөрөмжөд оруулж ирсэн. За мөн суур боловсруулах үйлдвэрүүд бас одоо гүн боловсруулалтыг тоног төхөөрөмжүүдийг хэмжээгээр оруулж ирсэн. Нийт зээлийн 30 орчим хувь нь тоног төхөөрөмж авсан. За 70 орчим хувь нь бол эргэлтийн өрөнгийн зээл авсан байгаа. Тийм үү. Одоо бонд ямар ч хэсэг ингээд аваад юунд зарцуулснаа бол аж ахуйн нэгжүүд байгууллагууд тайлх хэмжээ шүү дээ. Тэгэхээр энэ бондыг аваад ашиглаж байгаа арьс ширний үйлдвэрүүд маань хэр хурдан эргэлтэнд оруулж чадсан юм бол одоо борлуулалт нь ямар түвшинд байгаа вэ? Хугацаа алдснаас шалтгаалаад зөвхөн яг өндөрлөл үүссэн тал бол бий. Гэхдээ зээл авсан аж ахуйн нэгжүүд бол бүтээгдэхүүний чанарыг сайжруулсан, өртгөө хямдруулсан. За нөгөө одоо байгаль экологт нөлөөлдөг сөрөг нөлөөллөө багасгасан. За олон ач холбогдлууд бол байгаа. За мэдээж одоо зах зээлийн одоо байгаа энэ хямралтай шалтгаалаад бас гадаад зах зээл дээр хүндрэл үүсэж байгаа зүйл бол байгаа. Гэхдээ бас одоо аж ахуйн нэгжүүд бол хэрвээ бондын зээл аваагүй байсан бол одоо ер нь маш их хүндрэл үүсэх байсан байна гэж өнөөдөр бол харагдаж байгаа. Тэгэхээр бондын зээл бол маш их өрөөгөөжтэй байсан нь бол бас тодорхой байгаа. Манай үндэсний иргэд маань үндэсний одоо үйлдвэрлэлээ та бүхний дэмжих тал дээр ямар хандлагатай байдаг вэ? Одоо үе үе ингээл баяр болгоны өмнө мишэл экспортер жишээлбэл үндэсний үйлдвэрлэгчдийн үзэл бодолтой болж байна гэж бид нар мэдээ уншдаг шүү дээ. Тэгэхээр иргэдийн маань худалдаа авах хандлага нь ямар байна? За үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авах хандлага бол их сайжирсан. Манай үндэсний үйлдвэрүүд бүтээгдэхүүнийхээ өртгийг багасгах тал дээр бол бас ажиллахад хүндрэл учирч байгаа. Ямар хүндрэл учирч ийм ихээр бид өнөөдөр дотоодын зах зээлийн хамгаалдаг хууль байхгүй байгаа тань. Импортын асар их бүтээгдэхүүнүүд татваргүй орж ирж байна. За дээрэс нь бид хуурамч бүтээгдэхүүнээс урьдчилан сэргийлж чадахгүй байгаа тань. Арьс ширж нэрлэгддэг одоо хуурамч бүтээгдэхүүнүүд яг жинхэнэ арьсан манай дотоодын бүтээгдэхүүнүүдтэй өрсөлдөж байна. За бид асар олон төрлийн татвар төлж байна. Хүн амын орлогын албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын татвар, нийгмийн даатгал, аюулгүй ажиллагааны зардлууд гэдэг ингээд за дээрэс нь суур боловсруулах үйлдвэрүүдийн зардал маш өндөр байна. Уур устгалгаан дулааны үн за тэрнээс шалтгаалаад тэгэхээр өрсөлдөх чадвар нэг талдаа муу байна, нөгөө талдаа өртгөө бууруулж чадахгүй байгаа учраас за дотоодынхаа хэрэглэгчдийн таашаалт нийцсэн чанартай боловч үн хямд бараа бүтээгдэхүүн борлуулах тал дээр бол жоохон учир дутагдaltaй байгаа. Тэгэхээр бондын энэ хөнгөлөлтийн зээлийн үр өгөөжийг сайжруулахын тулд энэ одоо дэд бүтцийг нь бас сайжруулах, цаашдаа авах арга хэмжээнүүд бол маш их хэрэгтэй байна гэдгийг өнөөдөр бол харагдаж байгаа. Тийм үү. Танай холбооны гишүүд одоо хамтраад бүлэг байгуулаад энэ хуулийн төсөл дээр ажиллаад эхэлсэн хурлын гишүүдэд хандаж хүсэлт гаргаж энэ хуулийн төсөл хандаж боловсруулъя гэж санаачлаг гаргаж үзв үү? Үгүй яхаа нүүтийн хуулийн ажлын хэсгээр бол бид аж үйлдвэрийн яамтай хамтраад ажиллаж байгаа. За нүүтийн хуулийг энэ аж үйлдвэрийн үйлдвэржилтийн бодлоготойгоо уялдуулах нийцүүлэх шаардлага байгаа. За бас худалдааны хууль дээр
бид нар бол бас жилдүрийн яамтай хамтраад ажиллаж байгаа. За сая яг түрүү жил нэг 5-6 бараа бүтээгдэхүүн зөгийн бал, цемент, өхрийн атаас махч гэдэг ийм бараа бүтээгдэхүүн дээр бол импортын татвар нэмсэн шүү дээ. За сая 100 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн дээр бас импортын татвар нэмсэн. За энд бол арьс ширний салбараас бол зөвхөн төмөр хатуулагтай ажлын гутлан дээр бол бас татвар нэмүүлж чадсан байгаа. Энийг цаашдаа их сайжруулад явах шаардлага байгаа. Бид нар нөгөө ижил төрлийн бараа бүтээгдэхүүн гэж нэрлэдэг шүү дээ. Арьсан цүнх, арьсан гутал, арьсан бээли, арьсан хувцас энэ дээр бол бид нэр төрөвчтэй бид нар татвар төлөөд идэг. Импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүн татвар төлөхгүй байгаа нь нөгөө худалдааныхаа хувьд ижил тэгш ирэх эдлэхгүй байгаа. Энэ дээр бол бид нэр жилдүрийн яамтай хамтраад ажиллаж байгаа. За нөгөө талдаа өртгийг хямдруулах маш том суур үзүүлэлт юу юм гэхээр түүхтийн чанар байгаа. Бид нар 100 ширхэг түүхийг худалдаж авахд нөгөө бараг 40-50% нь стандартын бос болоод нөгөө зэрэг буураад ингэ явчихж байгаа нь өөрөө өртгийг нэмэгдүүлээд байгаа. За бас манай үйлдвэрлэгчид төдийлөн олон тоогоор үйлдвэрлэж орлуулж чадахгүй байгаа нь өртгийг бас амьдруулж чадахгүй байгаа. Тэгэхээр манай хэрэглэгчид Монгол бүтээгдэхүүнийг худалдаад авбал цаана нь дахиад 10 ажлын байрыг бий болгож байгаа өртгийг хямдруулахад хувь нэмрээ оруулж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Арьс ширний салбарын бол жил болгон ноос ноолоор арьс ширэн бүтээгдэхүүний үзэсгэлэн зохион байгуулж байгаа. Ноос ноолорын холбоотой хамтраад за тэр үзэсгэлэнгээрээ бид нэр масс нийтэд хэрэглэгчтэй бол юу хийж байгаагаа харуулж байгаа. За тэр үзэсгэлэн дээр бид нэр бол яг үйлдвэрийнхээ үнээр бараа бүтээгдэхүүнээ борлуулж байгаа. Энэ чинь бид нэр үйлдвэрийн үнээр борлуулна гэдэг нь 10-20% хямдрал үүсгэж байгаа. Нөгөө лангууны төрөөс төлөөд нөгөө худалдааны татвар төлөөд ингэж явхаараа бас ялгаа байхгүй нөгөө бүтээгдэхүүн маань бас 20-30% үнэтэй болчиход байгаа учраас хэрэглэгчид Монгол бүтээгдэхүүн авах хүсэл байгаад байдаг, үнэтэй байгаад байгаа. Тэгэхээр цаашдаа бол бид нэр худалдааны хуультай болоод ирэхээр өөрөөр хэлбэл юу гэдгийг номин биднээс энэ цүнхнээсээ энэ гутлаасаа тэдэн мянган ширхгийг тэдэн 100 ширхгийг бидэнд борлуулаач гэгээд захиалга ороод ирэх юм бол үйлдвэрлэгч нөгөө түүхийд аваад боловсруулад тэгээд бүтээгдэхүүн хийгээд тэгээд борлуулаад энэ олон шат дамжлага хийхгүйгээр зөвхөн үйлдвэрлэл байдаг болчих юм бол өртөг хямдарчин. Худалдааныхан маань зөвхөн худалдаал байдаг болчих юм бол өртөг багасчин. За нөгөө гаднаас орж ирж байгаа хиймэл бүтээгдэхүүн дээр тодорхой хэмжээний хориг тавиад тодорхой хэмжээний бүр хориглоно гэж байгаа зүйл биш шүү дээ. Тодорхой хэмжээний яг үнэхээр энэ хуурамч бүтээгдэхүүн мөн биш гэдгийг ялгаа зааглаад өгөх юм бол хэрэглэгч 60 мянган төгрөгийн үнэтэй бүтээгдэхүүн чинь лидерийн гутал юм байна. 150 мянган төгрөгийн бүтээгдэхүүн чинь арьсан гутал юм байна гэдээ англиад ялгаад ирэхээр Монгол бүтээгдэхүүн үнэтэй биш харагдаад эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр бүтээгдэхүүний борлуулалт сайжраад ирнэ гэсэн үг. Нөгөө талдаа манай үйлдвэрлэгчид хамтрах хэрэгтэй байгаа. За төртөөгөө хамтрах хэрэгтэй байгаа тань. За мөн хэрэглэгчтэйгээ хамтрах хэрэгтэй байгаа тань. Тэгэхээр бид нар хамтрах, нэгдэх, нийлэх зүйл бол цаашдаа бондын энэ бүтээн байгуулалт, бондын энэ зээлийн өөр хөөжийг нэмэгдүүлнэ гэж ойлгох хэрэгтэй. Арьсан бүтээгдэхүүн импортын арьсан бүтээгдэхүүнүүд голдуу аль улсаас оруулж ирдэг юм? Жилдээ бидний тооцоогоор бол нэг 3 орчим сая ширхэг гутлыг Гуанжуугаас авч байна. Өөрөөр хэлбэл бид нар 100 сая долларыг өдөрт бараг нэг 500 сая төгрөгийг бид нэр Гуанжуугийн нэг үйлдвэрийг ивент итгэхэд юан болгоод доллар болгоод явуулж байна. Тэгэхээр зайлшгүй дотоодын зах зээл дээр хамгаалах хууль хэрэгтэй байгаад байна. Бид үнэхээр 3 сая гутал импортоор оруулж ирдэг юм уу гэдээ гайлын мэдээ үзэхээр харамсалтай тэр бол байхгүй байдаг. Тэгэхээр нөгөө гайл дээр 5% татвар байгаа боловч тэр татвараа авдаг механизм нь алга байгаад байна. Тэгэхээр бид яаж дотоодын зах зээлээ хамгаалдаг хууль хэрэгжүүлэх юм бэ гэхээр энийхүйнд Оросын албаны улсын жишээ байна. Энийхүйнд Хятад ард улсын жишээ байна. Лангуун дээр тавьдсан байхад нь та татвараа төлсөн бүтээгдэхүүн юм уу? Үнэхээр Оросод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн юм уу? Хятад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн юм уу гэдгийг тэр орнууд үзээд за та татвараа төлөөд орсон юм бол пожалуйста зар гэж байгаа байхгүй. Татвараа төлөөг бол уучлаарай энэ чинь улсын орлого боллоо гэдээ авчгаар тэр улсууд зах зээлээ хамгаалчихж байгаа. Бид өнөөдөр гайлын бүрдүүлэлтийн дараагийн алба гэдэг байж байна. Тэр мэн өнөөдөр яг тэр сандын сүүхий дээр байгаа хиймэл ярьсан гутлуудыг очиж шалгаж байгаа юм уу? Тийм юм алга байна. Мэргэжлийн ялалтын байгууллагууд байна. Гарал үүслийн тодорхойлолтыг шалгаж идэг. Гарал үүслийн тодорхойлолт олгодог худалдаа ажил дээр танхим байж байна, тийм ээ. Энэ байгууллагуудыг өнөөдөр ажлыг хийх хэрэгтэй. Энэ байгууллагын ажлыг хийлэгдэх тэр механизмыг бас бүрдүүлэх хэрэгтэй байна. Та түрүү хэлсэн төмөр хатуулагтай арьсан гутлыг жишээлбэл тэр
багцаан 100 бараа бүтээгдэхүүний жагсаалтад багцаан гэсэн шүү дээ. Тэгэхээр одоо буудангаас өсвөл таны сая хэлсэн одоо тэр өдөр тутмын цүнх тэ бэйли төрөвч одоо нэрийн хуудасны хайцгал олон бүтээгдэхүүнийг та бүх үйлдвэрлээд хилжсэн байгаа шүү дээ. Тэгэхээр тэр бүхнийг тэр жагсаалтад багтаахын тулд ямар шаардлага хангасан байх вэ? Гэхдээ ингэж байна. Бид энэ зүйлүүдийг оруулахаар дотоодынхаа хэрэглээний 50% хангадаг байж импортын татвар тогтоох гэдэг. Тэгэх юм бол хизээч монголчууд дотоодынхаа хэрэглээний 50% хангаж чадахгүй. Нөгөө хуурамч бүтээгдэхүүн орж ирээл үйлдвэрлэгчинд нэг 2-3%, 5-10% хангадаг хэвээрэл байгаад байна. Бид бол тэр импортоор орж ирж байгаа ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг хориглоод өгөхгүй байгаа шүү дээ. Бидэнтэй адилхан татвар төлчихөл гэж байгаа байхгүй. Бид татвар төлөөд идэг импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүн татвар төлөхгүй байгаад л гол учир нь байгаа юм. Зүгээр хориглох юм бол хамаа алгалдаа тэр улсууд татвараа төлөөд орж ирээд байгаа байхгүй юу? Тэр улсууд хуурамч бус гэдэг бүтээгдэхүүн тодорхойлоод борлуул хийж байгаа байхгүй. Тэгэхээр үнэхээр арьсан гутал үнэхээр хиймэл гутал гэдгийг тодорхойлдог байгууллагууд өнөөдөр ажиллаа хийх хэрэгтэй байхгүй. Тэрийн төр засаг өөрөөр хэлбэл одоо засгийн газар өөрийнхөө эрх мэдлийн хэмжээнд хууль гаргаад журам гаргаад яваад авах хэрэгтэй. Нөгөө их хурл дээр ороо тэрийг батлуулах гэхээр дотоодынхаа нийт хэрэглээний 50% хангадаг болцсон нөхцөлд импортын татварыг эмгэх гээд шүү дээ. Энэ заалт нь нэг талдаа зөв. Нөгөө талдаа бол болохгүй. Яг тэгэхээр хизээч бид тэр дотоодынхаа одоо ийм хуультай нөхцөлд бол тэр төвшөнд хүрч чадахгүй байхгүй. Танаа салбарт одоо яг ийм сүлжээ бий болсон уу? Одоо жишээлбэл түүхийн эдийг нь үйлдвэрүүдэд шууд ханган нийлүүлдэг. Одоо change гэж нэрлэдэг те. Эсвэл одоо яхаа үед change-үүд чинь бас нэг хат үзээд авах хүмүүс шүү дээ. Тэгэхээр үйлдвэрүүд яг түүхийн эдээ яг цаг хугацаанд нь гачигдaltaгүйгээр хүлээж авч чадчихэв нөө дараа нь бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлээ дараагийн шат руугаа дамжуулдаг. Дараагийнх нь одоо илүү гүн боловсруулдаг үйлдвэрүүд хүлээж аваад нөгөө худалдааг нь борлуулалтын хариуцсан дараагийнхаа компани руу шилжүүлдэг ч юм уу ийм сүлжээ бий болж чадсан уу? Яг өнөөдрийн бодит байдал дээр болол түүхийд бэлтгэн нийлүүлэлт буюу худалдаа бэлтгэлийнх нь сүлжээг бол арьс ширний салбарын бол бий болохаар 3 жил зүтгэлээ. 2012 оны 12 сард улсын хурлын 74 дугаар тогтоол гарч үндэсний одоо түүхий боловсруулах үйлдвэрт түүхийдээ тушаасан малч мал бүхий оршооны гишүүдэд урамшуулал олгож эхэлсэн. Энэ урамшуулал олгож эхэлсэн схем нь бол нэгт малыг эрүүлжүүлэх хоёрт энэ худалдаа бэлтгэлийн агентийн сүлжээг буулгах ийм тогтоол байсан. Энэний хүрээнд бол арьс ширний салбарт өнөөдрийн байдлаар бол түүхийдээ бэлтгэлийн сүлжээ бол тодорхой хэмжээгээр буу болсон. Өмнө нь бол одоо юу гэдгийг Баян-Онгор аймгийн Шинжийн суманд малчинд орж байгаа нэг 2 ямаа нядлаа гэхэд нөгөөх нь сумын ченж аваад суманд авчирж өгдөг. Сумаас нь аймаг руу зөөдөг. Аймгийнх нь гадаа ченжүүд тосч аваад дахиад том одоо отор зөөдөг ченжүүд өгдөг. Отор зөөдөг ченжүүд нь имэйлт дээр нэг ченжид өгдөг. Нөгөөх нь үйлдвэрүүд юм хятадд өгдөг. Энэ болон 6-7 дамждаг байсныг шууд аймгийн ченж буюу орон нутгийн ченжийн түүхийд бэлтгэн нийлүүлэгч болгоод шууд үйлдвэр тушаадаг болгоцсон. Энэ схем бол хэрэгжээд явж байгаа. Энийн үр дүнд бол тодорхой хэмжээгээр малчид үндэсний үйлдвэр түүхийдээ тушаасан урамшуулал аваад явж байгаа. Энэ бол болцсон. Үйлдвэрлэгч өөрөө ганцхан 8-аар бараа бүтээгдэхүүнээ хөдөлтаалж байна 2 орн руу. Одоо сүүлийн үед бол одоо бид нар түрүү жил ажил дөрвийн яам Хөх хотод их том үзэсгэлэн зохион байгуулсан шүү дээ. Тэрний үр дүнд бол бид урд Хөх хотод буюу одоо энэ өөр Монголын одоо Монголын бараа бүтээгдэхүүнийг авдаг том зах зээл байгааг бол мэдэрсэн. Энэ лүү бид бол ганцхан 8-аар бараа бүтээгдэхүүнээ зөөж байна. Ийшээ бид яг одоо гэрээ хийгээд дэлгүүртэй юм уу те одоо тэр агентуудтай гэрээ хийгээд бараа бүтээгдэхүүнээ борлуулах гэхээр 30% татвар төлөх гэдэг. Тэгэхээр 32% татвар төлөөд бид нэр тэр зах зээл дээр орох ямар ч боломж алга байна. Оросын улбаны улсаар мөн ялгаа байхгүй 30% татвар төлөөд орох боломжгүй байгаа учраас энд бол тийм гоё одоо яг үнэнч эерэг тийм сүлжээ болохгүй байгаа. Тийм үү. 2 хоногийн өмнө эдийн засгийн түншлэлийн хэлцээр хэрэгжээд эхэлсэн Японостод байгуулсан. Тэгэхээр энэ хэлцээрийг та бүхэн уншиж судалсан уу? Танаас албарханд ямар эерэг боломжуудыг авчирч байна? Их олон жил яригдж, их олон жил судлагдж, их олон жилийн хилцүүлэг хийгдэж энэ түншлэлийн хэлцээр бий болж байгаа л доо. Энд бол арьс ширний салбарын ажлын хэсэгт нь ороод ажилласан. За Япон бол дотоодын зах зээлийг бол мундаг хамгаалж байгаа. Тэгвэл арьс ширний салбарт бол бас агц гарсан. Тодорхой хугацааны үе шатуудаар
арьс ширэн бараа бүтээгдэхүүнийг Япон руу доторгоо оруулахаар байгаа. За манайхаас бол одоо Японууд арьс ширэн бүтээгдэхүүн авах маш их сонирхол бий. За гэрээ хийгдээд явж байгаа аж ахуйн нэгжүүд байгаа. Одоо бизнесийн асуудал учраас энийг бол бас тодорхой нэрлэх боломжгүй зөвхөн цүнх гаргаж байгаа гутал гарах гад гэрээ хийгдэж байгаа. Манай бүтээгдэхүүнүүд бол одоо Японы дотоодынхан бараа бүтээгдэхүүнтэй харьцуулбал үн хямд гэдгээр өрсөлдөх чадвар өндөртэй байна. Тийм. Үн нэгдүгээр хямд, хоёрдугаар одоо нэг яг цэвэр арьсан оригинал бүтээгдэхүүн гэдгээрээ илүү их чанартай. Тий. За тэгээд японочдод бол бас манай бүтээгдэхүүнийг маш их судалсан. За тэгээ одоогийн байдлаар бол бас шаардлагат нийцэж байгаа. Та түрүү номин ихтлгүүргээ дурдсан. Би яг энэ сүлжээ дэлгүүрүүд та бүхний үндэсний үйлдвэрлэгчтэй хэр зэрэг дэмждэг юм бэ гэж асуумаар наад заханлуудаа хүний нүдэнд хамгийн дөрөнд өртдөг тэр лангуу тавиураа таамат гаргаж өгч байна. Эсвэл импортын бараандаа төлхөө ач холбогдол өгöd байна уу? Гэхдээ номин бас магтах хэрэгтэй. Манай арьс ширэн бараа бүтээгдэхүүнүүд бол тэнд орлогдож байгаа. За тэгтээ нэг өндөрлөл үүсгэж байгаа зүйл нь худалдааны татвар. За лангууны төрөөс гээд нөгөө бүтээгдэхүүнээс мань бол 30% аваа явчихж байгаа. Энэ нь хэрэглэгчдэд очих бараа бүтээгдэхүүний өртгийг нэмэгдүүлээд байгаа. Тэгэхээр бас тухайн салбарт бол өөрийн нэрийн бараа бүтээгдэхүүний дэлгүүрүүдтэй болох шаардлага байна л да. Тэгтээ бас хүндрэл үүсгэж байгаа талч бий. Нөгөө талдаа бол бас манай бараа бүтээгдэхүүнийг зарж байгаа талч бий. Номинд ороод үзэхэд Монголын арьс ширэн сайн бараа бүтээгдэхүүнүүд бий шүү. Гуталч бий, цүнхч бий. За танд маш их баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. За баярлалаа. Танай хамт олонд ажлын амжилт хүсье. Баярлалаа. За. Бид Монголын арьс ширний үйл урлагийн холбооны тэргуун баяр сайханд харилцлаа.